Мэдхүйн буюу мэдлэгийн 3 төвшин байдаг. Нэгдүгээрт мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан олж авч байгаа мэдлэг. Энэ нь хүн бүрт харилцан адилгүй хэмжээнд явагддаг. Тухайлбал та энэ зүйл чихэрлэг байна гэж хэлвэл зөвхөн та л энийг мэдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл таны хэлж байгаа зүйл бусдад яг таны хэлхийг хүсэж байгаа тэр зүйлийг ойлгуулахгүй байж болно. Өөрөөр хэлбэл чихэр нь хэр их байгааг яг таг хэлж чадахгүй л гэсэн үг. Дэмж учраас 5 мэдрэхүйгээр дамжуулан авах мэдлэг анхан шатны буюу нэгдүгээр төвшний мэдлэг гэж хэлж болно. Тэрэнд учир дутагдал бий. Харин дараагийн төвшний мэдлэг бол оюун ухаанаас үүдэлтэй. Тухайлбал нар хязээч шингэдэггүй, бас хязээч манддаггүй. Энэ бол оюун ухаанд хүний мэдлэг. Харин бидний мэдрэхүйнүүд итэс өөр зүйл хэлнэ. Нар шингэж байна, нар мандаж байна л гэж хэлнэ. Оюун ухаан бол нар шингэгчгүй, мандахчгүй гэж хэлнэ. Бид усанд үзэг хийгээд харвал усанд орсон үзэгний хэсэг хугархай мэт харагдана. Энэ нь угтаа харааны хуурмаг үзэгдэл юм. Бид оюун ухаанаараа боловсруулалт хийж байгаа учраас л энийг харааны хуурмаг үзэгдэл мөн гэдгийг мэдээд байгаа юм. Энэхүү мэдлэг нь мэдрэхүйгээр дамжуулан авдаг мэдлэгээс илүү ахуй төвшний мэдлэг мөн. 6 дахь мэдрэхүй. Биднэрт бас нэг мэдрэхүй байдаг. Түүгээр дамжуулан бид мэдлэг олж авдаг. Тэрийг зум бэлэг гэдэг. Энэхүү мэдлэг нь оюун ухааны мэдлэгээс илүү өндөр хэмжээний мэдлэг. Оюун ухааны мэдлэгийг та тооцоолон бодож эргэцүүлэн байж ойлгон ухаарснаар олж авдаг. Харин таны зум бэлэг бол сэтгэлгээтэй уялдахгүй, логиктэй үйл авцалдана. Зөн сум буюу зум бэлэг нь оюун ухаанаар олж авсан мэдлэгээс илүү өндөр төвшнийг. Хязээч алдаа гаргахгүй. Үнэхээр зөн сумгоор олж авсан мэдлэг мөн л бол хязээч буруудна гэж байхгүй. Харин буруудаж байвал зөн сумгийн төвшний мэдлэг байгаагүй гэсэн үг. Зөн сум биш байж хэл гэж бодно. Тэгэхээр эдгээр 3 төвшний мэдлэг нь нэгдүгээрт мэдрэхүйгээр авах мэдлэг, хоёрт оюун ухаанаар авах мэдлэг, гуравт оюун ухаанаас ангид сүнс. Сүнс оршихуйгаар олж авах мэдлэг нь 3 төвшний мэдлэгийг бүрдүүлнэ. Эдгээр нь 3 бол өөрийн гэсэн оноосон үүрэг, байр суурьтай. Шинжлэх ухаан энийг нээх гэж оролдож байгаа л төдий. Мэдрэхүйгээр авах мэдлэг хувь хүний онцлогоос ихээхэн хамааралтай байдаг бол оюун ухаанаар авах мэдлэг нь нийтийн мэдлэг байдаг. Харин түүнээс чинагшвал дэлхийн нийтийн мэдлэг байдаг. Дэлхийн нийтийн мэдлэг нь цаг хугацаа болон орон зайнаас үл хамаарна. Боловсролын систем эдгээр 3 төвшнийг гурвууланг нь хамрах ёстой.